Сайн бацгаана уу? Та бүхэндээ 2016 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Сувгтаа лайк болон саб дарж дэмжгээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Кино манай гол дүр болох Мишель гэх бүсгүй сүү залуутайгаа маргалдаж улмаар өөрийн эд зүйлсээ баглаад сүүн бөгж болон байрныхаа түлхүүрийг ширээн дээр тавиад явж буугаар эхэлдэг. Тэрээр сайхан сэтгэл санаагаа сэргээхээр орон нутгийн замаар машинтайгаа явж байгаад шатгуунаа дүүрэхээр зогсох үедээ өөрийг нь дагаад ажиглаад байгаа мó гэлтэй нэгэн машиныг анзаарна. Ингээд цааш явж байтал сүйд залуу нь залгадаг боловч Мишель түүнтэй ярихыг хүсдэггүй. Тэрээр дуудлагыг нь авалгүй радиогоо асуудал улс даяар захилгааны том гэмтэл гарлаа гэж хэл сүртэй мэдээлцэгдэж байдаг ба манай хүнч үүнд анхаарлаа хандуулж байгаад замаа анзааралгүй хажуу талын шууд руу осолдчих нь тэр. Машин хэд хэдэн удаа эргэлдэн замын хажуу руу шидэгдэхэд Мишель чухаа алдаад өгнө. Ингээд хэсэг хугацааны дараа тэр сэрхэд өөрийгөө бетонын өрөөнд байгааг анзаардаг бөгөөд түүний гарт тусал залгаатай хөлн гимтсэн бололтой мөн төмөр гинжээр хөдөлгөөнийг нь хязгаарласан байдалтай байж. Түүний эд зүйлс нь өрөөний буланд овоолттой байх бөгөөд тэрээр туслын төмрийг ашиглан гар утсандаа арайхийн хүрч чадсан ч сүлжээ байсангүй. Энэ үед хөлийн чимээ сонсогдож хаалга онгойход нэлээд том биетэй залуу тавхтай хол барьчихсан орж ирээд түүнд өгөхөд Мишель залууд намайг явуулчих. Би хэндэж юу ч хэлэхгүй хэмээн гуйж эхэлдэг. Гинт залуу түүн рүү хараад би чамайг яахчгүй гэж хэлээд гавыг нь тайлах түлхүүрийг нь үлдээгээд явчихдаг. Мишель өөрийгөө сулсны дараа тэнд байсан таягны үзүүрийг үзүрлээд залууг орж ирэх үед нь дайрахад бэлдээд байж идэг. Гэтэл өнөөх залууч байдаггүй алга болчихноо. Тэсгэл алдсан Мишель хувцсныхаа нэг хэсгийг шатааж агааржуулалтын хоолой руу түлхэн оруулснаар галын тохиолдол ажиллаж өнөөх залууч яран өрөөнд орж ирэхэд Мишель түн рүү дайрсан боловч бүтлгүйдэн залууч уурлан ямар нэгэн зүйл тарьж түүнийг дахин ухаан алдуулчихдаг. Ингээд Мишель дахин сэрэх үед өнөөх залуу түүний хажуу сууж байлаа. Залууч нэлээд тайвнаар чи энд байгаадаа өөрийгөө азтай тооц. Мөн хоолоо сайн идэж эмээ явах ёстойг сануулсан бөгөөд учир нь дэлхийн ертөнц халтлагад өрсөн гэдгийг хэлдэг. Гэхдээ яг ямар халтлага болсон гэдгийг тодорхой мэдэхгүй байв. Тэд одоо түүний ферм дэх хорогдох байранд байгаа бөгөөд тэр Мишелийг зам дээр осолд орсныг хараад үхийг нь зүгээр хараа сууж чадаагүй тул энэ тавчирсан гэдэг. Мишель түүнээс цагдаа руу залхахыг хүссэн боловч залуу гадаад ертөнц одоо бүхэлдээ сүрсэн. Багаар бодоход гадаагаар амьсгалахын аргагүй болсон байгаа. Бүр магадгүй хар гаригны дайралтаж байж болцсохгүй гэж хэлдэг. Мишель түүнд үл итгэн гэр бүлтэйгээ холбоо барихыг гуйсан ч залуу гадаргуй дээр үлдсэн бүх хүн аль хэдийн хүсэн гэж итгэлтэйгээр хариулав. Мишель сонссон зүйлдээ гайхшран байж байтал гинэт хажуугийн өрөөнөөс чанга чимээ сонсогдож залууч хаалгаа нээлттэй чигээр нь орхин яв хин нэгэнтэй чангаар хэрэлдэж эхэлдэг. Удалгүй тэр буцаж ирээд нилээн уртаагаар Мишель рүү чи надад талархах ёстой. Би чиний амийг аварсан гэж ихэд хатуугаар хэлдэг. Тэгээд тэр өөрийгөө Ховард гэж танилцуулаад яваад өгнө. Дараа өглөө нь Мишель гадаргуй дээрээс чимээ гарахыг сонсож хаалга онгорхой байгааг анзаараад гарч явж байхдаа хонгилд унтаж байсан нэгэн залуутай таарна. Түүнийг Эммет гих бөгөөд Ховардтай хамт энд амьдардаг нэг залуус ирээд түүнийг тайвширахыг хүсэх боловч Мишель Ховардын худал ярианд итгэхгүй байгаагаа хэлнэ. Гэвч Эммет юу ярьж байгаа юм бэ? Бүх зүйл үнэхээр Ховардын хэлсэн шиг болсон гэдгийг би баталнаа л гэдэм. Тэгээд удалгүй Ховард Мишелийг бункертэй танилцуулна. Төв хэсэгт нь агаарыг шүүх тусгай системтэй нийтийн бүс бий. Тэнд номын сан, зурагт бүр дийзэгтэй кинонууд байлаа. Мөн галтгоон захилгаан зов хөргөгч ширээний хэрэгслүүдтэй тул үнэхээр тоглог. Харин хоолны ширээн гэр бүлийн өв залгамжлагдан ирсэн эд аж. Харин Ховардын хувийн өрөөнд орохыг хориглодог юм байна лээ. Мишель хөшигний ард байрлах нойлыг ашиглах ёстой бөгөөд энэ нь Ховард түүнийг дахин ямар нэг аюултай зүйл хийхээс айж байгаатай холбоотой. Өмнө нь Мишель гал тавих шахсан тул Ховард түүнээс болгоомжилж байгаа нь ийм аж. Мөн эцэст нь усны хэрэглээг хязгаарлах шаардлагатайг сануулна. Бункерийг үзүүлсний дараа Ховард Мишелийг ширээнд урьж хамтдаа өдийн хоол идэхийг санал болгоно. Тэр үед Мишель ширээн дээр эмэгтэйчүүдийн сэтгүүл овоолттой байгааг анзаархад Ховард ч нилээн бантаад тэдгэрийг нь Меган гэх эмэгтэйг байсан гэж тайлбарладаг. Гэвч Меган одоо тэдэнтэй хамт байхгүй болсон гэж. Гинэт Мишель гаднаас чимээ гарахыг сонсоод тэр нь магадгүй үүгээр машин өнгөрч байна гэж таамаглах боловч Ховард үүнийг нь үгүйсгээд одоо гадаа хинч байхгүй. Үлсэн бүх хүмүүс өгсөн гэдгийг чамд олон удаа тайлбарласан тул дахин ярих залхмаар байна шүү л гэдэг.
Мөн тэрээр пүнкрийг барьж байхад хүмүүс түүнийг солиотой гэж боддог байсан ч одоо тэр өөрийн зөв байсан гэдгээ нотолсон гэл багтай наргагүй ярина. Тэгээд тэр Мишель чи үнэхээр надад итгэхгүй байгаа бол яах вэ? Өөрийн нүдээр харах боломж олгоё гэд Мишелийг шатаар дагуулan тээш гаргах бөгөөд Мишель хаалганд барилах жижигхэн цонхоор гадных орчныг харна. Эхэндээ бүх зүйл хэвийн мэт харагдана. Гэвч урд талын хашаанд үгсэн гахайнууд хэвтэж байх бөгөөд тэдний биед гүн шарах үүссэн байхыг анзаарах үед бүх зүйл өөрчлөгдөнө. Ховард харин тэр гахайнуудыг аварч чадаагүй юм аа гэж тайлбарлана. Гэвч Мишель өөр нэгэн зүйлийг анзаардаг. Тэр орой осол болох үед түүнийг нэг машин мөргсөн гинтэл сандаг бөгөөд өнөөх мөргсөн машин нь яг энд байлаа. Тэр үнийг Ховардын машин болохыг мэдмэгцээ түүн рүү ноцтой гэж харна. Харин Ховард пүнкрийн хаалга үргэлж цоочтой байдаг гэж тайлбарлан түлхүүрийг нь үзүүлнэ. Дараа нь Мишель Эммет хоёр болсон явдлын талаар ярилцаж байлаа. Эммет Ховард хоёр өмнө нь тэнгисийн цэргийн хүчинд алба хаасан гэдгийг хэлээд тэрээр сүүлд энэ пермийг худалдаж аваад Эмметийг ажилд авч байсан аж. Ховард бол хууль дааны онолд хэд итгэж бөгөөд энэ шалтгаанаар пүнкрийг барьсан гэлээ. Эмметийг энд хүчээр авчираагүй бөгөөд тэр өөрөө Ховард пүнкрээ барихад бүх мөнгө зарцуулж байхыг харсан тул аюул тохиолдвол хамгаалагдах цорын ганц газар гэж итгээд энд ирсэн аж. Харин Мишель өөр бодолтой байв. Тэр өөрийнх нь машины ослыг Ховард санаатаагаар гаргасан. Тиймээс гаднах ертөнцид дайралт болсон хэмээн яриа худлаа гэж үзэж байгаагаа хэлдэг. Гэвч Амьд үүнийг нь үгүйсгэн би өөрийн нүдээр дайралтыг харсан. Гэрэл цацраад дэлбэрэлт болоод тэнгэрийг улаанаар эргэлдэж байсан. Харин пүнкерт орж амьдсан нь аз гэж хэлдэг. Ингээд тэр хоёр ярилцаж байх хооронд Ховард хаалганы завсраар чимээгүйхэн сонсож байв. Удалгүй Ховард тэднийг оройн хоолнд ураад та хоёр дотн харилцаатай болж байгааг би анзаарч байгаа шүү л гэдний. Хоол идэх зуур Эммет билээгүй мөрөөдлийнхөө талаар ярьж дараа нь монопол тоглоомыг олж хараад тоглох санал гаргана. Гэвч Ховард дэмий ярианд дургуутсаж байгаагаа илэрхийлээд энэ үед Мишель Эмметтэй хэд дотн мэд харьцаж эхлэх бөгөөд энэ нь Ховардын уур бухимдлыг ихэд төрүүлдэг бөгөөд тэр чангаар ориж би та нарын амийг аварсан хүн тул та нар намайг хүндлэх ёстой гэж ууралж өгдөг. Ховард тэдэн рүү уурлаж байх зуур Мишель түүний бүснээс түлхүүрийг хулгайж амжина. Гэтэл Ховард Мишелийн сонин аяллахыг анзаарч түлхүүрүүд алга болсныг ойлгоно. Гэвч тэр хариу үйлдэл үзүүлэхээс өмнө дээрээс нэг чимээ гарч анхаарлыг нь сарниулдаг. Тэр мөчийг ашиглан Мишель шилээр түүний толгой руу зохиж хорогдох байрны хаалга руу гүйхээр завдна. Эммет түүн рүү хашгирч зогсоохыг хичээгдэгч Мишель хаалган дээр хурж яг Ховард араас нь гүйцэж ирэхийн өмнөхөн агаар жуултын хэсэг рүү гулсан орно. Гэвч Мишель гаднаас нэгэн машин ойрдон ирэхийг хараад тэрээр орилж жолоочийн агаарлыг татахыг хичээдэгч гинэт аимшигтай арьстай нэгэн эмэгтэй цонхны хажууд ирж өөрийг нь тотгош оруулахыг гуйна. Гэвч Ховард Мишелийг болиулах бөгөөд түүнд туслахад хитрхи оройтсон гэдгийг хэлнэ. Энэ мөчид Мишель гадны ертөнцид үнэхээр ямар нэгэн зүйлийн дайралт болсныг ойлгоно. Эцэст нь тэр буцаж хорогдох байрандаа орж ирэх үед Ховард нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тэр Мишелийн ослыг өөрөө бий болгосон боловч энэ осол гарсны улмаас л чи дайралтанд өртөлгүй. Одоо энд аюулгүй амьд байгаа гэж тайлбарлана. Ховард түүнд охин Меганы хувцснаас өгч хаалганы ойролцоо байсан учраас шүршүрт орохыг зөвлөнө. Тэр мөн цонхны цаанаас харсан халдвартай эмэгтэйг хуучин хөршин байсан гэдгийг хэлээд мөн энэ хавийн олон хүн өөрийнх нь хорогдох байрны тухай мэддэг байсан тул цаашдаж өөр хүмүүс энд ирж магадгүй гэдгийг сануулдаг. Ховард Мишелээр өөрт нь учруулсан шархыг оюулж байх үедээ тэнгисийн цэрэгт алба хааж байсан үеийнхээ түүхүүдийг ярьж өгөхөд Мишель үүнийг нь анхааралтай гихчин сонсдог. Ховард ч оюулж дуусаад түүний хичээл зүтгэлийг магтаад Мишелийн машин дотор байсан эд зүйлсийг авчирдаг. Ингээд энэ хоёр маань овоо эвлэрч байна уу гэхдээ өнгөрсөн амьдралынхаа талаар ярьж эхэлнэ. Мишель загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан тухайгаа ярьдаг бол Ховард өөрийн охин Меган нь уран бүтээлч болохыг хүсдэг байсан тухайг хэлж түүний бага насны зургийг харуулж сасныхан дараа ээж нь түүнийг өөрөөс нь холдуулж Чикаго руу авч явсан гэдгийг тайлбарлаж гонёглоно. Гэтэл Ховард хүмүүс аюулгүй байдлынхаа талаар огт санаа тавьдаггүй гэл бухимдаад эхэлдэг. Үүний дараа Эммет Мишелийг тайвшруулж гадна байсан эмэгтэйг аварсан ч өөх нь гарцаагүй байсан гэдгийг тайлбарлана. Тэд мөн өнгөрсөн амьдралаа эргэн дурсдаг. Эммет өөрийгөө нэгэн политехникийн сургуулийн детектив хүрсэн ч айцаасаа болж яваагүй гээл хүлээн зөвшөөрнө.
Харин Мишель багада эцгийнхээ гар хүрдэг байсан талаар ярьж, үүнээс болоод бүх амьдралынхаа туршид зөрчилдөөнөөс айдаг болсон тухайгаа хуваалцдаг. Амьд түүнд хэлэхдээ юу ч болсон байсан тэнд амьд үлдсэн нь азтай хэрэг гэдгийг сануулдаг. Хэд хоногийн дараа тэр гурав хамтдаа арай эвтэйхэн амьдарч эхэлнэ. Тэд хамтдаа тоглоом тоглож, хоол хийж, шинэ амьдралдаа баг багаар тасан цогцохыг хичээсээр л байлаа. Гэтэл нэг өдөр дээрээс чанга нүрэглэх чимээ сонсогдхон тэр Ховард тайлбарлахдаа хэрвээ энэ нь цэргийн ажиллагаа бол зөвхөн дэлхийн цэргийнх биш байх магадaltaй гэдг нь итгэлтэй байгаагаа илэрхийлнэ. Тэрээр өмнө нь харсан гэлбаанууд бол ердөө л ихний үе шат байсан гэж үзэж байгаа аж. Харин хоёр дахь шат хэлсэн бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийг цэвэрлэх ажиллагаа бөгөөд магадгүй хариг аргийнхны явуулж буй ажиллагаа байх өндөр магадaltaй гэж үзнэ. Гэтэл үүнтэй зэрэгцэн агаар шүүгч систем ажиллагаагүй болчихдог. Ховард Мишелийг агааржуулалтын хоолоогоор авирч системийг дахин хасаахыг хүснэ. Учир нь зөвхөн тэр л хангалттай жижиг биетэй учраас багтаж чадах юм. Мишель зөвшөөрч агааржуулалтын хоолоогоор мүлгэж эхэлнэ. Эцэст нь тэр агаар шүүгчийн хэсэгт хүрч системийг амжилттай дахин хасаана. Гэхдээ тэнд байхдаа тэр нэгэн амьжигтэй зүйлийг олж харна. Шилэн дээр туслаарай гэсэн бичгээс сэлгэгдсэн байхан тэр. Мөн доор нь цус нь бутагдсан нэгэн эмэг хэвтэж байв. Эмэг нь яг Ховардын Мишельд үзүүлсэн зураг дээрх Меганы зүүж байсан эмэгтэй адилхан байв. Үүнийг олж мэдээд цочирсан Мишель энэ тухай эмэгт итгэлж Ховард Меганд ямар нэгэн муу зүйл хийсэн байж болзошгүй гэж сэжиглэнэ. Зураг руу илүү анхааралтай ажигласны дараа эмэгт түүнийг Меган биш харин түүний эгчийн ангийн найз Британий болохыг таньдаг. Британий хэдэн жилийн өмнө Орос сургуугийн алга болсон нэгэн байж. Гэтэл номноос өөр нэг зураг унаад ирдэг. Тэр зураг дээр Ховард болон Британий нар бункерт хамт зураг авахгүйсэн байв. Британий харин Мишелийн яг одоо өмсөж буй хувцастай байхан тэр. Үүнийг хараад цочирсан Мишель амьд хоёр аюулд орсноо ухаарч орохоор төлөвлөнө. Тэд чимээгүйхэн хэрэгтэй материалуудаа цуглуулж эхэлнэ. Мишель шүршүүрийн хөшгөөр өөртөө зориулан түр хамгаалалтын хувцас хийдэг бол аймад гар хийцийн хийм баг бүтээн. Тэдний төлөвлөгөө бол Ховардын гар бүг булааж түүнийг хүлээд нэг нь гаднаас тусламж хайхаар явах байв. Нэгэн орой тэд гуруула өгөхгүй жүжиг тоглож байхдаа санамсаргүйгээр өөрсдийгөө илчлээд авах төхөн. Ховард тэдний үйл хөдлөлд сэжиг авсан ч шууд ил гаргалгүй ажиглаж үлдэхээр шийднэ. Хэд хоногийн дараа Ховард тэднийг нэг өрөөнд дуудан хүчил төрөгчийн хүчилтэй том сав үзүүлээд үүнийг хог хаягдлаа устгахад ашигладаг гэж тайлбарлана. Гэвч бодлгүй тэдний нууцаар бэлтгэсэн зэвсэг хэрэгслүүдийг илрүүлснээ мэдгэтгэн тэрээр уурлан бүх хэрэгслүүдийг хүчлийн сав руу хийж хайлуулдаг. Үүнийг харсан Мишель Эмэд хоёр ихэд айж цочирдно. Мишелийг хамгаалахын тулд Эмэд бүх бурууг өөртөө өөрч цухтаахын тулд зэвсэг хийх гэж байснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч Ховард түүнийг өршөөсөн дүр хэсгэж гинэт Эмэдийг будаад хөнөөжөгдөг. Мишельч бүр цочирдон уй хашууд автхан тэр. Харин Ховард юу ч болоогүй юм шиг Мишель одоо хинч чамаа гимтээхгүй энтергээл шал утгагүй юм яриад эхэлдэг. Үүнээс хойш Ховард Мишельд их анхаарал тавинаа. Зайрмаг өгөөд тайвшруулах гээл үзээд байх шиг байгаа. Тэгснээ бүр хамтдаа бункертээ аз жаргалтай амьдарцгаа энтергээл. Гэвч Мишель яаж тайван сухав дээ ойлгомжтой шүү дээ. Орохоор боцоор л байдаг. Тэрээр хамгаалтын хувцаа дуусгахын зэрэгцээ Эмитийг байхгүй басна гашуудан сууж байтал Ховард түүнийг нь нууцаар овоолсон зүйлийн дундаас олчих нь тэр. Мишель ч яаран цухтгийг хичээх боловч Ховард түүнийг барьж аваад би үргэлж чиний төлөө санаа тавьдаг байсан. Харин чи надад талархах ёстой гээл орилж гарна. Гэвч Мишель сүүлчийн гаргаа хэрэглэхээр шийдэж хүчлийн торхыг түлхэн унгаж Ховардын дээр асгана. Түүний бие шатаж эхлэхэд бункерт гал авалцхан тэр. Мишель хамгаалтын хуцаа шүүрэн авахд ихэд түлэгдсэн Ховард араас нь хүүгийг оролдох үед түүнийг хүнд тавиурын доор хавчуулаад гарах алга руу гүйж одно. Бункерт гал улан дүрэлцэж бүхий л орчин сүйдэж байлаа. Мишель агааржуулалтын хоолоогоор мөлхөн гарч Ховардын хутгаараа түүнийг сүлбхийг оролцсон дайралтаас арай хийж зайлсхийв. Тэр агаар шүүгчийн өрөөнд хүрч хамгаалтын хуцаа хурдхан өмсөөд азаатын хийгээр хаалганы төгжөөг хөлтөөгөөд зохиж хаглаад эцэст нь бункерээс цогтно. Гадагш гармагцаа тэрээр нэгэн машины зүг гүйхтэй хамгаалтын хуцаа урчдаг. Тэгээ сандарч машин дотор байсан скотчийг ашиглан цоорхыг нагаад тэнгэр өөд харвал хідэн шувууд чөглөөөд нисэж байгааг ажиглана.
Үүнийг хараад тэр агаар бохирдсон байгаагүйг ойлгож хийн багийг тайлна. Гэвч баярлах завдалгүйгээр түүний ард пүнкэр дэлбэрхэн тэр. Энэхүү хүчтэй дэлбэрэлд хачирхалтай нисдэг биетийн анхаарлыг татна. Мишель гайхан харахад тэрхүү хөлөг жирийн нисдэг онгоц биш, харин амьд биет мэт аяглаж байлаа. Тэр сандарч машин руу гүйн түлхүүр хаж эхлэх боловч түлхүүрийг олсонгүй. Тэгээд Мишель өмнө нь пүнкерт нэвтрхийг оролдож байсан эмэгтэй машины зүг гүйж очдог. Гэвч тэр машинд хөрмөц тохиолн ажиллаж хар гаригийн биетийн анхаарлыг татчихна. Айж твцсэн Мишель ойролцоох байшинд нуутаж дотор нь халдвар асан эмэгтэйн цогтос байгааг олж хараад түүнийг нэгжин машины түлхүүрийг олдог. Гэтэл яг энэ мөчид хар гаригийн биет байшинд ирэх бөгөөд жижиг хаалгаар нэвтрхийг оролдож байх завшааныг ашиглан Мишель Ховардын байшингийн зүг гүйж эхэлдэг. Гэтэл гинэд хар гаригийн хөлөг түүний дээгүүр нисэн өнгөрч агаарт хорт хий цацчихдаг. Мишель бушуухан хийний маска зүүн химийн товтлогооноос амьд үлдэж чадна. Улмаар тэр халдвартай эмэгтэй машинд орж нуутах боловч хар гаригийн биет уг машиныг шинжиж дотгош нэвтрэх боломжтой эсхийг шалгаж эхэлдэг. Машины хамгаалалч хангалттай бат бөх гэдг нь тодорхой болмогт хар гаригийн хөлөг машиныг бүхэлдэн дээш өргөн агаарт хөргөнө. Машин дотор байсан Мишель сандралгүй шатанхай шингэн болон хасаагуур олж аваад түүгээрээ гар хийцийн молото бэлтгэн хар гаригийн хөлгийн ам шиг хонгорхой хэсэг рүү шидчихнэ. Үүссэн дэлбэрэлт хар гаригийн битийг устгаж машин газарт хүчтэй ундаг. Мишель эвдэрсэн машинаас гарч ирээд халдвартай эмэгтэй машиныг унаж цухтана. Замдаа тэр радиогоор дамжуулж буй мэдээллийг сонсох бөгөөд хүн төрлөختөн хар гаригийн товтлогоонд амжилттай эсэргүүцэл үзүүлж буй тухай дуулна. Мөн амьд үлдгэсдийг нүүлгэн шилжүүлж эмнэлгийн болон цэргийн туршлагатай хүмүүсийг Хьюстны зүг явахыг уриалж буйг сонсно. Мишель замдаа Хьюстон чиглэсэн замын тэмдгийг харж тусламж үзүүлэхээр шийдэн тэр зүг хөлгийн жолоо хөдөлгөнө. Энэ үед тэнгэрт аян цахилгаан цахилгцуур аврах том хар гаригийн хөлөг сүүмэлзэн харагдаж байгаагаар энэхүү кино маань төгснө. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.